За сайн уу, намайг Жорж гэдэг. Хэрвээ та хэр амир вэ цувралын бичлэгийг анх удаага үзэх гэж байгаа бол энэхүү зурвал дээр би аимшиг кинонуудыг аимшигын бусаар танилцуулж, улмаар бичлэгийн төгсгөл тэрхүү аимшиг кино нийтдээ яг хэдэн зочиод хэсэгтэй вэ гэдгийг нь тоолдог байгаа. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар 2019 онд нээлттэй ээж байсан нариулагч Дэвид Яровскигийн Brightburn хэмээх киног та нарт танилцуулах гээд бэлдсэн байна. Ер нь бол бүр яг л Супермен хэрвээ одоо ийм сайн хүн биш, эсэргээрээ жоохон хорон санаатай алуурчин байсан болвол яах байсан бэ гэдэг тийм л кино байхгүй юу? Яг Супермен шиг дэлхий дээр нэг харийн хүүхэд унж ирээд тэрийг нэг сайхан сэтгэлтэй айл авч өсгөөд тэгээд тэр бацаан нь жоохон чөтгөрлөгөл болохоос биш бүр яг л Супермен баггүй юу? Нисдэг тэнгуүтээ сум нэвтрдэггүй тэгснээ бүр нүднээсээ лазер гаргадаг энэ төр гээл те. Тэгээд өнөөдрийн маань дугаартаа Улаанбаатар принц сайхан хамтран ажиллаж байгаа киноныхоо үйл явдал руугаа орцгоё. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харсан чин масуур нь галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурагч чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань орой унтахаас өмнө биологи хичээл хийх гэж байгаа Тори болон Кайл хэмээх хосуудын зураглаар эхэлж байгаа. Яг сайхан биологи хичээл хийхгээ байж хахад нь гадаа нь хүн амир солир шиг юм унж ирээд угаасаа ойлгомжтой те Супермен хурж ирж байгаа. Тэгээд манай Тори Кайл хоёр угаасаа хүүхэдтэй болох гээд болж чадахгүй нилээ хэдэн жил зовсон осууд болохоор шууд Суперменийг өргөж аваад Брэндон гэд нэр өгсөн байдаг. Улмаар яг энэ байдлаараа 10 жил өнгөрсний дараа Брэндон ер нь бол айгүй толгой сайтай, хичээл номондоо сайн л хүүхэд болж өссөн байгаа. Гэтэ угаасаа дуу цөөтэй, хичээлдээ сайн гэхээр ангийнхандаа дээрлэхүүлтгэл гэсэн үг л дээ. Гэтэ яг хуу ангийнхан нэг охин нөгөөдүүлээс нь өмөрөөд зүгээрээ битгий тоо чам шиг толгой сайтай хүүхдүүд том болоод дэлхийг эзэлдэг гэж мэгээд. Тэгснэ яг тэр өдрөө шун дунд босч яваад өвсний амбарт байсан төвчөөтэй хаалгыг зүүдэндээ онгойлгох гэж зогсож идэг. Тэр доор нь чаваас нөгөө нэг дэлхий рүү ирсэн харийн хүлгийг нь л нууцсан юм байлээ л дээ. Угаасаа хариг аргаас ирсэн гэж хэлээчгүй аав ээж хоёр нь чамайг асрамжийн газраас өргөж авсан юм аа гэд хэлсэн. Тэгээд тэр харийн хүлгийг нь бол нилээн нуудгал гэсэн үг штэ тэ. Гэтэл Кайл бол Брэндонтэй айгүй сайхан нээлттэй харилцчихдээ юм байлээ. Чи одоо ингээд том болж байгаа юм чинь юунаас ч айлгүйгээр таалагдж байгаа охин байвал шууд найр энтер гэд бала юм ярьсан чинь нөгөө нэг эргүү юм шууд утгаар нь ойлгонгуудаа ангийнхаа нэг крашлдаг охины өрөөнд нь нууцаар нисч ороод хөшигнийх нь ард зогсч ивэл яах вэ? Ээжийн орж ирэхээс өмнө зүхтааж амжсан ч гэсэн маргааш нь биеийн тамирын хичээл дээр нөгөө охин нь түшиж авахгүй унгаангуудаа муу гаж донтон гэд хамаг ангийнхныхаа хажууд хилээд ихдэг. Брэндон шууд уурандаа гарыг нь мушгаад хуглаатахтгаас гадна ээж нь нэрж охиноо өмөрөөд энэ нэг зэрлэг хүүхдийг сургуулаас хөөгөөж энтергээ бөөн хэрүүл хийж яхад нь сонсоод арай одоо араатай шүдэндээ зуугаад занаад онлоод амлж аваад одоо амжиж байгаа тэр ээжийн. Бас нэг сэвтэй юм гэвэл Кайл нэг шүн сэрээд амбарнаас нь чимээ гараад ахаар нь яваад очсон чинь ягаад чин Брэндон тэдний дахианууд руу гүлэрцэн зогсож идэг. Тэгээ юу хийж байгаа юм бэ? Унтаач гэд өрөөрөө нь явуулснаас дахиад тун удалгүй сэрээд харсан чинь хамаг дахиан бөөнөрөө алуулсан байдیں۔ Галзоо. Тори ер нь бол Брэндонд яг л өөрийнхөө хүүхэд шиг хайртай. Харин Кайл болохоор угаасаа Брэнднийг төрснөөсөө хойш нэг ч удаа бие нь өвдөж эндээс нь цус мус гарч одоо өөрийгөө зүсч мүсж байгаагүй энтрийг мэддэг болохоор энэ хүүхэд угаасаа хүн биш ээ. Харин амтан гэд арай жоохон логикоор хараад одоо хүүхдээ гэж хардаггүй гэх юм уу да. Тэгээд тэр дахиануудынхаа тухай мухай одоо Торид хэлэхэд даанч Тори угаасаа чон ороод идсэн байлгүй дээ. Брэндон юугээл дахиад алаа байж идэв ингээд өмөөрхөн тодорхой л доо. Яг тэр шөнөө Брэндон дахиад зүудэндээ босч явж хагаад яг нөгөө нэг харийн үлэг дээрээ хурж ирээд бүр хаалгыг онгойлгоцсон дээр нь нисцэн зогсож идэг. Торигоос цочиж унахтаа л чаваас амьдралдаа анх удаа гарнаасаа цус гаргаж зүсүүлж үзэж байгаа. Тэгэнгүүтээ шууд л энэ одоо төхөөрөмж яг юу юм бэ ээжээ гэд асуухт нь л одоо Тори хамаг үннээ хэлээд бид хоёр чамааг өргөж аваагүй маа. Чи л өөрөө нисээ төрөөд ирсэн шүү дээ хэлэхэд нь та хоёр надад худлаа ярьж исэн юм байна те гэд бүр
амар ууралж байгаа байхгүй юу. Ер нь бол за хамгийн гол ууралж байгаа шалтгаан гэх юм бол би төрснөөсөө хойш 10 жил өөрийгөө байдаг л нэг доожоогүй хүүхэдгээ бодож исэн чинь би чинь хараас ирсэн онцгой нөхөр байсан юм биш үү? Яагаад надад эртхэн хэлээгүй юм бэ гэж л ууралж байгаа юм байлээ. Өөрийнхөө хүч мөчийг бараг л бүрэн ашиглаж сурчаад дахин нэг удаа гарын нугуулсан краш дээр очингуудаа хоёулаа UV print-ээс яг адилхан зурагтай хос дэвтэр авах уу гэж солиорж идэг. За юугүй хичээл орлоо. Тэгээд хичээлтэй холбоотой хамгийн чухал юм бол угаасаа хичээл хийх дэвтэр штэ тий. Тэгээ бас дээрээс нь тэр дэвтрэн дээрх одоо хавцсных нь зураг тий. Тэгээ Улаанбаатар print-ээс гаргадаг цор ганц дэвтэр энэ жил эргэн ирж байгаа. Тэгээ ерөөсөө амар энгийн одоо чи өөрийнхөө хүссэн зургийг сонгоод тэр зургаа дэвтрийнхээ хавцсан дээр хэвлүүлж болно л гэсэн үг. За одоо жишээ нь би болохоор хоёр дэвтэр ингээ хэвлүүлсэн байгаа заяа. Нэг нь болохоор Red Burger-ийн дэвтэр. За тэгмүүдээ арталт нь болохоор гойд Red Burger-ийн мерч гаргаж ирсэн. Тэрний чиүүлээ. Тэгээ нөгөө дэвтэр нь болохоор за миний хайртай Donnie Darko гэж кино, урталтаа Donnie Darko, арталтаа бас Donnie Darkoтай. Ерөөсөө зүгээр UV print-ийн вебсайт руу ороод цор ганц дэвтэр гэсэн хэсэгт нь одоо зураг сонгож оруулах хэсэг байгаа. Яг тэрэн дээр дэвтэрнийхээ ууртал артлын зургийг сонгож оруулаад шууд тэгэл болоо. Тэгээ энэ захиалга нь 36 хуудастай дэвтэр дээр үйлчилж байгаа. За бас одоо үнэн нь болохоор 5,000 төгрөг. Тэгээд хүргэлтээр авъя гэх юм бол бас хүргэлт нь 5,000 төгрөг юм билээ. Чи өөрийнхөө царайг урталт нь тэгэнгүүтээ крашийнхаа царайг арталт нь тэгэнгүүтээ ингээд дэлгэнгүүт хоёр нийлж мэлдэгтэй тиймэр хэлсэн ч болно гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм болохоор манайхан сайхан Улаанбаатар print-ийн цор ганц дэвтрийг авч сайхан одоо цор ганц тийм дэвтэртэй болоорой. Өөрийнхөө хүч мөчийг бараг л бүрэн ашиглаж сурчаад дахин нэг удаа гарын нугуулсан краш дээрээ цэцэг бариад очсон байдیں۔ Тэгснээ би өөрийгөө энгийн л нэгэн гэж бодож явж исэн чинь би онцгой юм байлээ. Одоогоор хүмүүс мэдэхгүй ч гэсэн удахгүй дэлхийд даяараа намайг мэддэг болно энтэр солиотой юм ярьж ийсэн аа. Нөгөө охин нь ээж удахгүй ажилласаа ирнэ. Чи эндээс хурдан явахгүй бол ээж чамайг болгож өгнө шүү гэд хэлсэн чинь ээжиг чинь эрхийг хүлээж хахаар би өөрөө ажил дээр нь яваад очиж л тагаа гараа явчихдаг. За тэгээд сүүлийн үед угаасаа брэндний ааш зан нь болж өгөхгүй байгаад байсан болохоор Тори Кайл хоёр брэнднийг сургуулийнх нь нийгмийн ажилтнтай уулзуулахаар болсон байгаа. Тэгээ нөгөө нэг нийгмийн ажилтан нь за чиний сэтгэл санаа сүүлийн үед ямар байна аа гэд асуусан чинь ийм хөгийн сул дорой хүмүүстэй дэлхийд биш өөр дэлхийд төрсөн гэдгээ мэдсэн болохоор сэтгэл санаа бол айгүй сайхан байна өө гэд үнэхээр л засал авахаасаа нэгэнт л өнгөрцөн юм бэлээ. Яг тэр шөнө нь Кайлийн найз за бас тэр нийгмийн ажилтных нь нөхөр болох Нова гэд залуу эрчүүдэрээ бильярд тоглолцсон байжгаад харилаа гэд яваад өгдөг. Гэртээ байгаа эхнэр дээр нь брэнд нь айл хизээний ирдсэн та миний тухай ээж аавд янз бүрийн юм хэлэхгүй үсттэй гэд нэгэн төрлийн сүрдүүлгийн маягтай асуулт асуусан зогсож идэгий. Тэгээ солиотой юм шиг хар шүн юу хийж байгаа юм бэ? Гэртээ хараа миний дүү гэд явуулсан ч гэсэн угаасаа цонхоор нь ч юм уу яаж ээж агаад гэрлүүн орцсон л байгаа. Ашгүй Нова эрт ирсэн тулдаа брэнднийг барьж авч чадаад яг одоо ээж аав хоёрт чинь чамайг аваачиж өгнө гэд машин руугаа чирсэн ч нүдний лазераараа лазертаа цухтаачдаг. За тэгээд бүр ээж аавд нь тэр тухайн хэлэх гээд машина барьцсан явж яхад нь машинтээ навж дээшээ өргөөд доошоо унгаах замаар эрүүг нь ёстой шууд утгаар нь унжуулчихж байгаа. Гэртээ ирснийхаа дараа цамцаа тайлаад барьцсан. Би харин замдаа ангийнхаа хэдэн хүүхдүүдэд дээрлэхүүлээд цамцаа шаварт хутгачлаа гэж худлаа хэлээл Тоби Кайл хоёрыг аргалцдаг. Шөнө нь Кайл яг тэр брэнднийг олсон өдрөө зүүдлэхэд Тобигоос 0 цус мус урсаад яалтчгүй л одоо зөнтөө зүүд байгаад байгаа байхгүй юу. Ашгүй уг нь тэгээд тэр Нова гэж залуу арай үхээгүй юм бэлээ. Даанч тэгээд эрүүгэн санжигнуулаад хайцсан одоо юм хэлийгээд чиглэж чадхааргүй ухаангүй сэхэнд байж идэг. Кайлын за бүр яг төвчээр нь алдраад яг Новад тим юм тохиолж
тохиолддог өдөр Брэндон цамцаа тайлцсан оройтож орж ирсэн нь тохиолдол юм уу те? Ямар нэг юм хийхгүй бол болохгүй нэ гэд Торид хэлсэн чинь чийл өөрөө Ноаг согтуу байхад нь хүргэж өгөлгүй ганцаараа гин жолоо бариулаад явуулсан юм байлээ штэ. Одоо тэрийг муу ганц хүүрүүгээ чихэх нү гэж мэгээ тэнхтээд идэ. Гэхдээ амбар дотор бүр нисцэн зогсож байгааг нь харсан штэ уг нь Тори. Тэгсэн ирнээл тэгээд одоо ойлгоод гадарлаад авчихгүй л байгаа байхгүй юу? Тусаараа тэгээд Кайл тэгээ шууд за угаасаа Торитой бол хил амаа ололцохгүй юм байна гэд худлаагаасаа буруугаа ухамсарлаад уучлал гуйж байгаа юм шиг жүжиглэнгүүтээ би хүүгээсээ бас уучлал гуймаар байна. Маргааш би Брэнднийг дагуулад ойр руу анд явлаа шүү. За гэд анд явахаар болж байгаа. Гэтэ угаасаа зорилго нь бол тодорхой. Брэнднийг хүний хөлөөс хол газар аваачиж байгаад алах гэж байгаа. Яг энэ үеэр нь Тори Брэндний орон доогоор байсан зургийн дэвтрийг гаргаж үзэхдээ ёстой бүр ингээд үйлдсэн бүхэл аллага энтрээ нэг бүрчлэн зурцсан амар зургуудыг олж харж байгаа. Тэгээ ингэж л нэг юм арай гэж нэг юм Брэнднийг алуурчин юм байна гэж ойлгож авч байгаа байхгүй юу. Кайл руу залгахад угаасаа Кайлын утсыг Кайл биш Брэндэн авах нь тодорхой. Тэгснээ би яг гэртээ очиж байна ээжээ гэж сэжгийн олоогоор хэлж яадаг заарсан. Тэгээ за угаасаа Брэндэн яах гэдэг нь мэддэхгүй Ториг бөөл энэ тэндээс нь цочоод хөөж жогоод дуудаад ирсэн 2 цаг дагнжалаад Тори дахиад яг тэр маягаараа одоо тэгээ бөө юм бол зүхтааж байгаа байхгүй. Тэгээ зүхтаасны эцэст нөгөө нэг харийн хүлгэн Брэнднийг зүсчихсэн тухай санангуудаа хамгал хурдаараа амбаар лугаа гүгээд хүлгийн материалаас нь жоохныг тастаад кармалчж байгаа нь. Тэгээ эвлэр яа гэж худлаа дүр үзүүлж дуудангуудаа араас нь хутгалгч л байгаа юм байлээ. Даанч тэгээ салгасаар хүүрчин одоо энэ гарныхын байрлалыг хардаа ингээд заавал ингэж мэдрэл юм шиг холоос хутгалах шаардлага, далаацтай хутгалах шаардлага байхгүй шүү дээ. Газ бүлчин үстэй тэнэг юм шиг ингэж болох далааж ээж баригдаад Брэндэн шууд л тэнгэр лөө авч нисэнгүүтээ доошоо унгаагаад алчдаг. Тэгснээ Брэндэн бас айгүй зэвүүн тэнгэр дээр таарсан нэг онгоцоо байшин руугаа аваачиж осолдуулаад гэрт нь байгаа бүх цогцснууд онгоцны ослоос үүссэн цогцснуудаа гэж харагдуулах замаар ослоос азар амьд үлдсэн юм шигээр тэгээд одоо уснаас хураа гарчиж байгаа байхгүй юу? Бас нэг юм хүүхдийн царайтай гэдгээ давуу тал болгоод ашиглаж байгаа. Тэгээд одоо цаашдын жилийн төлөвлөгөө нь бол угаасаа ойлгомжтой шүү дээ, тий. Эхлээд тэр жижиг тосгоноо дараа нь дэлхийг эзэрхийлнэ гэдэг төлөвлөгөөтэй галзоо. За тэгээ кино маань энэ дөрөв өндөрлж байгаа. Тэгээд энэхүү кино маань кредит хэсгийн одоо after credit-ийг нь оруулгүйгээр 1 цаг 24 минутын урттай кино байсан. Тэгээд миний тоосноор бол яг 20 зочиотой гэсэн үг байсан аахгүй. За ер нь бол Хэр амир үеийн түүхэнд байсан хамгийн олон зочиолтой кино. Тэгээд хуваагаад үзэх юм бол та энэ киног үзэхдээ дунджаар 4.2 минутанд нэг удаа зочих нэ. Ер нь бол байнгын зочих нэ. За тийм байна. Тэгээ өнөөдөр маань бичлэгийн дөрөв өндөрлж гин хэдүүлээ угаасаа дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзсан. Тэгээ манай тэнд байгаа гэрийн шин гишүүнийг одоо танилцаарай те. Хөргөн байгаас те. Хүмүүс жоохон амар байна л гэдэг лээ. Гэтэ би бол амар хайртай. За тийм байна. Тэгээд угаасаа хэдүүлээ дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзах болохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Тэгээд сайхан амраарай. Юу хүүтэрх чинь тэгээд зунч гэсэндээ орой жоохон хүүтэн байгаад байгаа. Тэгэхээр бие бодорой ханаад манад хүрчүү те. Халуун хүм сайн ууж байгаарай. Тэгээ одоо хичээл орох гэж байна. Хичээл оронгууд тэгээд за бас солиотой юм шиг шүнжин хичээл мичээлээ зуугаад өөрийгөө ядраагаад бие бодорой хайртай шүү. За сайхан амраарай. Гой зүзүүлэр. Бай бай.